Сайн байцгаана уу? Өмнөх хичээлээрээ бид монгол үгийг бичдэг үндсэн 7 хэсэг болоод гийгүүлэгч үсгүүдийг үзэж дуусгасан. Энэ удаагийн хичээлээрээ гадаад үгийг тэмдэглэх галлиг үсгийг үзнэ. Монгол бичигт гадаад үгийг тэмдэглэдэг галлиг үсэг байдаг. За энэ харь хэлнээс монгол хэлэнд нэвтэрч орж ирсэн үгийг тэмдэглэхэд хэрэгэлдэг үсэг юм аа. За гадаад үгэнд бол их шиг үсгийг үндсэн 7 хэсгээс арай өөр байдлаар бичнэ. За тэгэхээр энд эдгээр их шигүүдийг хэрхэн бичгийг үзүүлье. За А их шиг бол монгол үгийг тэмдэглэх А их шигтэй адилхан. За үгийн ихэнд орох ааг бол титэм шүд гэсэн зурлагаар бичнэ. Үгийн дунд орох ааг бол шүд зурлагаар. За үгийн хадагт бол зөвхөн сүүл гэсэн хувилбараар бичнэ. За их шиг болоод гийгүүлэгчийг нэг дүрсээр тэмдэгдэг. За үсгийг за үгийн ихэнд орох бичихтэй зөвхөн титмээр бичнэ. За нөгөө хувилбар нь бол титмийн урагшаас шилб гаргаад доошоо матгар зураад за нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийн ихэнд орох үсгийг гадаад үгэнд ингэж тэмдэглэнэ. За үгийн дунд орох бичихтэй нуруу гаргаад матгар шилб зураад нуруундаа нийлүүлнэ. За үгийн хадагт орох үсгийг бичихтэй нуруу матгар шилб за одоо сүүлээр төгсгөнө. За их шиг за үгийн ихэнд орох үгийн дунд орох үгийн хадагт орох за энэ бол их шигтэй адилхан байна. За галлиг үсэг болох О их шигийг за титэм гидс гэсэн зурлагаар бичнэ. За үгийн дунд орохыг бол гидс зурлагаар. За үгийн хадагт орох О их шигийг бол гидс зураад доошоо ямар нэгэн илүү зурагаас гаргалгүйгээр төгсгөнө. За У их шигийг тэмдэглэхдээ үгийн ихэнд орох У титэм гидс шилб гэсэн 3 зурлагаар бичнэ. За үгийн дунд орох У гидс шилбтэй бичнэ. Үгийн дунд орох У их шиг. Үгийн хадагт орох У их шигийг бичихтэй гидс түүний араас одоо сүүлээр төгсгөнө. За У их шигийг бол ийм ялгаатай бичдэг. За галлиг үсгийг гийгүүлэгч үсгүүдийг үзье. Эхний гийгүүлэгч үсэг бол ва гийгүүлэгч байна. За ва гийгүүлэгчийг үгийн ихэнд дунд хадагт артаа гişүггүй амьгүй хэлбэрээр бичье. За үгийн ихэнд орох ва үсгийг бичихтэй. За эхлээд толгой гаргаад урагш шилб татаад доош нь матгар зурна. За буцаад нуруундаа нийлүүлнэ. За энэ үгийн ихэнд орох ва гийгүүлэгч болно. За үгийн дунд орох ва үсгийг бичихтэй нуруугаар эхлээд урагш матгар шилб за нуруугаараа үргэлжлүүлнэ. Үгийн хадагт орох ва үсгийг бичихтэй нуруу матгар шилб одоо сүүлээр төгсгөнө. За ва гийгүүлэгч нь ихшгээр амилж эдгээр үеүүдийг бүтээн. За үгийн ихэнд орох ва гийгүүлэгчийн араас А их шигийг залгана. Үгийн дунд орох ва за үгийн хадагт орох ва сүүл Атай бичнэ. За үеийг бичиж. За үгийн ихэнд орох ва гийгүүлэгчийн араас галлиг үсэг их шигээ бичнэ. За тэр нь бол яг адилхан матгар зурлагаар бичигдэнэ. Тэгэхээр энэ хоёр нэг дүрс хоёр үсгийг илэрхийлж байгаа боловч за ихэнд орох ва гийгүүлэгчийг арай томоор их шигийг арай жижигээр бичнэ. За үгийн дунд орох за үгийн хадагт орох за эхлээд матгар шилб түүний араас их шиг. За үгийн ихэнд орох за ва гийгүүлэгчийн араас их шигээ залгана. За үгийн дунд орох үгийн хадагт орох за үгийн ихэнд орох үгийн дунд орох үгийн хадагт орох үгийг бичиж. Үгийн ихэнд орох за үгийн дунд орох за үгийн хадагт орох за дараагийн галлиг үсэг бол па гийгүүлэгч байна. За үгийн ихэнд орох па үсгийг бичихлээд нуруу зураад за түүний өмнө задгай энэ зурлаг зураад за буцаж нуруугаараа дээш зурж ном гаргаад нуруундаа нийлүүлнэ. За энэ бол үгийнхэнд орох
па үсэг. Үгийн дунд орох па үсэг хөвчихтэй нуруугаа бичээд за зурлагаа зураад түүний араас нуруунда нийлэх үгийнхэн дунд орох па. Үгийн адагт орох па бичигтээ эхлээд нуруу гаргаад за зураад урагш орхицыг бичнэ. За энэ бол үгийн адагт орох па үсэг. За па гэгүүлэгчийн ерөнхийдөө бол Монгол үгийн ба гэгүүлэгчтэй адилхан дүрсээр бичигдэнэ. За гэвч өмнөх гидсэн задгай байгаагаар ялгаатай. За үгийн ихэнд орох па үгийг бичье. За үгийн ихэнд орох па, үгийн дунд орох па, үгийн адагт орох па үе. П үгийг бичье. Үгийн ихэнд орох П. За па гэгүүлэгчийн араас их шиг залгаад. За үгийн дунд орох П. Үгийн адагт орох П. Пи үгийг бичье. Үгийн ихэнд орох Пи. Үгийн дунд орох Пи. Үгийн адагт орох Пи. За по үгийг бичихтэй па гэгүүлэгчийн номын хүрээнд дотор о ихшгээ багтааж бичдэг. За тэгэхээр па гэгүүлэгчийн зурлагыг зураад за түүний араас ном зурлагын номын хүрээнд дотор о ихшгээ байна. За энэ бол үгийнхэнд орох по. Үгийн дунд орох по па гэгүүлэгчийн номын хүрээнд дотроо о ихшгийг багтаана. За үгийн адагт орох по па гэгүүлэгчийн номын хүрээнд дотор о ихшгийг багтаана. За пу үгийг бичи үгийнхэнд орох пу. За мөн адил номын хүрээнд дотор уу гişгийнхаа гидсийг багтаагаар шилбийг үргэлжлүүлэн бичнэ. Үгийн дунд орох пу. Үгийн адагт орох пу. За энэхүү па гэгүүлэгч нь латин хэлний пи үсгийг илэрхийлэх бөгөөд монгол хэлэнд харь хэлнээс орж ирсэн пар, пилта зэрэг үгэнд орно. За мөн Праг, Перс зэрэг дэлхийн улс орнын хотуудын нэрийг бичгэд энэ үсгээр тэмдэглэнэ. За дараагийн галын үсэг бол фа үсэг байна. За F гэсэн авийг илэрхийлнэ. За үгийн ихэнд орох фаг бичигтэй гэдэс номон зурлах буюу ба гэгүүлэгчийн үсгийн зурлагыг зураад па гэгүүлэгчийн гэдэсний өмнө нэмэлт тэмдэг тэмдэглэснээр үгийн ихэнд орох фа үсэг болно. Үгийн дунд орох фа үсгийг бичихдээ мөн адил ба гэгүүлэгчийн зурлагыг зураад өмнө нэмэлт тэмдэг тавьснаар үгийн дунд орох па үсэг болно. Үгийн адагт орох фа үсгийг бичихдээ үгийн адагт орох ба үсгийн зурлагыг зураад өмнө нь нэмэлт тэмдэг тавьж үгийн адагт орох фа болно. Фа гэгүүлэгч нь ихшгээр амилж эдгээр үедийг бүтээнэ. За үгийн ихэнд орох фа үе. За фа гэгүүлэгчийн араас а ихшгээ залгаад нэмэлт тэмдэг тавина. Үгийн дунд орох фа. Үгийн адагт орох фа. За фэ үе. Үгийн ихэнд орох фэ. Үгийн дунд орох фэ. Үгийн адагт орох фэ үе. За фи үе. Үгийн ихэнд орох фи. Үгийн дунд орох фи. Үгийн адагт орох фи. За фо үе. Үгийн ихэнд орох фо. За фа гэгүүлэгчийн номын хүрээнд дотор о ихшгийнхаа гэцийг багтааж бичнэ. За энэ бол үгийн ихэнд орох фо. Үгийн дунд орох фо. Номын хүрээнд дотор о ихшгийнхаа гэцийг багтаана. За үгийн адагт орох фо. За мөн адил зурлагаар бичнэ. За дараагийн үе фу үе. Үгийн ихэнд орох фу. Фа гэгүүлэгчийнхаа номын хүрээнд дотор у ихшгийнхаа гэцийг багтаана. За үгийн ихэнд орох фу бичлээ. За үгийн дунд орох фу. За мөн адил номын хүрээнд дотроо гэцээ багтааж бичээд шилбээ өргөжлүүлэн бичнэ. За үгийн адагт орох фу.
За энэ удаагийн хичээлээрээ гадаад үе тэмдэглэх галлиг үсэг болох ва, па, фа гэсэн 3 гэгүүлэгчийг үзлээ. За монгол хэлэнд бол төвөд, манж, за Европ хэлнээс бол олон харь гадаад үг нэмэгдэж орж ирсэн байдаг. Эдгээр үгийг тэмдэглэхэд энэ галлиг үсгийг хэрэглэхээс гадна гадаадын улс орны нэр, хүний нэрийг бичихтэй за энэ галлиг үсгийг ашиглан бичдэг юм аа. За энэ удаагийн хичээл үгээр дуусч байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.